Бурхан миний амьдралд хийсэн гэрчлэлүүдийг ярэ гэвэл хоол амин зэнгэрч үг үл гарнаа. (1962 оны 10 сарын 7) Нэгэн өдөр би үүрээр босоод ганцаар уйлангаа гим нүглээ намжилт суулаа. Тэгтэл Есүс миний гим нүглийг бүгдийг нь нугаасан гэх бодит үнэн миний сэтгэлд орж ирлээ. Тэр үеэс хойш би өөрчлөгдсөн. Дэндүү их талархсандаа ямар нэгэн мөргмөр байсан боловч надад юу ч байгаагүй юм. Тийм учраас ямар ч хэрэггүй ч гэлээ бүхий л юмнасаа бурхан дүргэж үлдсэн амьдралаа ганцхан эзэнт үйлчилж амьдрах юмсан гэж үргэлж залбирдаг байсан. Гэтэл намайг дуудсан газар байсангүй. Яах ч аргагүй би ав гүгтэн тусганд очлоо. Хинч дуудсан хүн байгаагүй тэр газарт бурхан намайг номхотгож хоослоо. Магдалины дууны номыг нөмөрч унтдаг байлаа. Яагаад гэвэл хөлдөж өгөх мэт санагддаг байв. Тэр үед бурхан горхины хөлсөн мөсөнд орох сэлээд явж буй захсыг надад харуулan намайг хамгаалсан юм а. Цэрэгт миний голчоноо доогуур арын хаалга байгаагүй ч гэлээ. Бурхан миний залбирлыг сонсож цэрэгт үлдээгээд 3 жилийн турш ганц ч чөлөө авалгүй тоомшгүй олон цэргүүдэд сайн мэдээ тараахыг минь зөвшөөрсөн. Нэгэн өдөр бороо ороод голын ус нилээд түлхсэн аюултай байсан боловч сайн мэдээ тараахыг бурхан таалж байлаа. Тийм учраас бурхан биднийг борооноос хамгаална гэсэн сэтгэл төрж семинарт оролцсон олон сурагчид аврал авсан. Ам зууж амьдрахад ч хүнд хэцүү байхад бурхан үндэстнүүдийг чиний өв болгон өгнө гэсэн амлалтыг надад өгсөн. Бүгдээрээ дими хоосон зүлгэж тохуурхсан ч бурхан өөрийн амлалтаа биелүүлсэн билээ. Бусан хотын Мөгөнхай танхимын библийн семинар бол манай чуулганы бэлэгдэл болсон бөгөөд бэлэг тэмдэг гэж хэлж болох библийн семинар юм а. Аврал авсан хүн гараа өргөх гэсэн үед 700 гаруй хүн гараа өргөж боссон. Тэдгээр 700 хүн зэрэг босоход сонсогдох сандлын дуу чимээ бидний сэтгэлийг үнэхээр догтлуулсан бөгөөд бурхны үйл хэрэг юм гэж бодогцсон. Семинар дээр пастор нэрж би гол санаа нь гим нүглийн уучлал буюу Есүс Христийн авралын гол нууц байлаа. Энэхүү үгийг нүглээс уучлагдаж дахин төрхийн нууц гэх номоор хэвлэн гаргасан байгаа. Мөн өнөөх номоор дамжуулан аврал авсан хүмүүсийг тоолоод баршгүй. Тэд нар бидний боцончлон цуглааны байр барилгын мөнгө $350,000, амьдралын боломж муу хүмүүс туслахад $150,000, нийт $500,000 нэлээд их мөнгийг Китонго пастор тойрог хэлбэрээр биднээс шаардсан. Тэгсэн үед пастор хэлсэн: "Би Африкт ирэхдээ мөнгө авч ирээгүй. Яагаад Африк пасторууд бурханд найдах бус харин хүнд найдвараа тавьж гадаад сайн мэдээ тараагчдад найддаг юм бэ? Африк пасторууд санхүүгийн дэмжлэг авахыг хүсэж байгааг хараад сэтгэл тавгүйрч байна. Тийм учраас Африкийн Кени улсад бурхан амьд байгаагаа харуулахаар би ирлээ. Цаашид Китонго пастрын сүмээс би тааж гарна. Тэгээд тусгай зөвшөөрөл авч ажиллана. Таныг тусалсан туслаагүй бидэнд ажиллах болно. Бурхан бидэнд зөвшөөрөл өгнө. Хэн эсэргүүцсэн ч, ерөнхийлөгч эсэргүүцсэн ч бид шашны зөвшөөрөл авна. Бас Китонго пастра та ерөөл авмаар байвал надтай нэг дээрээ манай тал болоорой гэж хэлсэн. Сайн мэдээний төлөө дуулдаг дэлхийн номер 1 найралтууны хамтлаг. Зөвхөн Есүсийн төлөө магтан дуулдаг найралтууны хамтлаг учраас эзэн туславал энэ найралтууны хамтлаг дэлхийн номер 1 болно гэдэгт баттай итгэсэн. Ирээдүйн лидер удирдагч бэлтгэн гаргадаг олон улсын залуучуудын байгууллага юм а. Тэр насаа заргаад тэдний сэтгэлийг булаахсан гэдэг урайтай гадаадад сайн дурын үйлчлэлийн ажилтан илгээж байна. Түнэр харанхуйн донд байгаа хүмүүсийн сэтгэлд гэрэл гэгээг оруулж өгөх тэр өдрийг тэсэн ядан хүлээх болно.
Жил бүр дэлхийд даяар аялын тоглолт зохион байгуулж байна. Энийн сэтгэлд зовлон гансралтай хүмүүст кантатай тоглолтоор дамжуулан сэтгэлийн дэм тайтгарал авчирдаг. Дэлхийн нийт залуучуудын харилцаа өөрчлөлтийн цэг юм. Маханы Библийн сургууль дэлхийн өнцөг булан бүрт сайн мэдээний ажилтан илгээж байна. Кени улсад GPS нэвтрүүлгийн газар байгуулав. Африкийн сайн мэдээний ажилд өөрчлөлт хувьсгалын урсгал үүсгэж байна. Маханы цахим Библийн сургууль нь сайн мэдээний даяаршлын үүргийг гүйцэтгэж байна. Дэлхийн залуучуудын яамны сайд нарын форум. Энэ нь дэлхийн анх удаагийн залуучуудын асуудлын талаарх хэлэлцээр олон улсын сүлжээ юм. Good News сайн дурын эмчилгээний үйлчилгээний баг уян гашуудал цөхрлөөс ангижруулдаг сайн дурын эмчилгээний үйлчилгээ явуулж байна. Пастра таны ярьсан сайн мэдээ манай улсын паструудыг сэргээлээ. Та бол бидний сүнсний аав юм. Үргэлжлүүлэн суралцмаар хамтран ажилламаар сэтгэлийн гал асч байна. Бурхан зөвхт гэсэн бол би зөвтгөгдсөн болно. Би бол зөвхт хүн болсон. Пастра таны номыг уншаад аврал авсан. Бүх зүйлээр элбэг дэлбэг баян хүн болсон. Энэ сайн мэдээг сонсоогүй байсан бол би юу ч биш хүн байх байсан. Миний бие дал хүрсэн. Паул амьдралын эцсийн мөчөд хаадуудад сайн мэдээ тараасан шиг Бурхан намайг олон улсын ерөнхийлөгч сайд нарт сайн мэдээ тараахыг минь зөвшөөрчээ. Мөн Африкт болон Хятад улсад сэтгэлийн боловсролын үүдийг өргөнөөр нээж өглөө. Ялангуяа дах болон хумхай шумуулд хазуулан өгөж буй Африкчуудад үнэлэг барьж өгөө тэдний сэтгэл сайн мэдээ тараахыг хүсэж байна. Бурхан Исавт зүүдийг өгөөд тэр зүүдийг биелүүлсэн шиг бидэнд ч гэсэн оноосон зүүдийг бүгдийг нь биелүүлж өгнө гэдэгт итгэж байна. Би юу ч биш мөхөс хүн байсан. Өнгөрсөн 50 жилийг эргцүүлэн бодоход талархахаас өөр аргагүй. Би гэдэг хүн дутагдaltaй, сул дорой, мөхөс хэдий ч Бурхан тэдгээр бүх зүйлсийг шийдэж өгч байгаадаа үнэхээр талархаж байна. Манай чуулган 10 жил, 50 жил өнгөрсөн ч энэ сайн мэдээг хадгалсаар эрчимтэй Бурханд үйлчилдэг чуулган болж дэлхийд даяар олон сүнсийг авардаг гайхамшигтай гэрчлэл гарч ирдэг байгаасаа хэмээн юрууж байна. ертөнцийн хязгаар хүртэл эзний сайн мэдээг хамтдаа тараацгаая.